За энэ бол үнэлгээний тухай хуулийн нөгөө байгаль орчин нөлөөллийн үнэлгээ хийхтэй холбоотой асуудлаар хэм бүтцийн эрсдлийн үнэлгээ хийдэг энэ асуудлууд байж байгаа. За энэ эрсдлийн үнэлгээг бол одоо мэргэжлийн байгууллагууд хийдэг үнэлгээний одоо салшгүй нэг хэсэг гэж явдаг. Эрсдлийн үнэлгээг зүгээр дангаараа хийх тохиолдлууд байдаг. Дангаараа хийсэн тохиолдлууд байгаль орчны яам баталдаггүй. Заавалгүй байгаль орчин нөлөөллийн үнэлгээтэй байх тохиолдол баталдаг юм байж байгаа. За энэ хоёрт байгаа тэр хэм бүтцийн аюултай утсыг хадгалах тээвэрлэх ашиглах журмыг энэ 2023 оны 1 сарын 6-нд зөвшөөрлийн хуулийг дагж байгаа нэмэлт өөрчлөлтөөр тээвэрлэх гэдэг үг нь алга болсон. Гэхдээ хуулийн гол үндсэн концепц нь тээвэрлэлтийг зохицуулна гэдэг одоо 20 гаруй зүйл залт байдаг хэм хортол аюултай утсын тухай хууль дээр. Энэ дээр байгаа залт нь одоо яг ямар үндслээр яатсан энэ андуурлаас ус юм уу ингээд улсын хурал дээр тээвэрлэх гэдэг үг нь алга болсон. Энэ бас хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нэмж оруулахаар ингээд байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас оруулагдсан байж байгаа. За энээс гадна стандарт гэж бий хэм бүтцийн ангиллал гэж байгаа. За хэм бүтцийн ангилал 2015 онд батлагдсан. Ерөнхийдөө хэм бүтцийг ингэж ангилнаа, хортой аюултай гэж байна. Дээр нь аюулын зэрэглэлээр нь ингэж ангилна гэдэг юмыг бол энэ 2015 оны А356, 396 гэдэг байгаль орчин ногоон хөгжил аюулж өөрчлөлтийн сайд, эрүүл мэндийн спортын сайдын хамтарсан тушаалаар батлсан журмаар байж байгаа. За хэм бүтцийн агуулгын стандарт гэдэг ихтэй сургууль, шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийн одоо эрдэмтэн докторуудын бусад толгойдох төрийн байгууллагуудаас ингээд санал авч байгаад хэм бүтцийн агуулгын стандартыг бол баталсан. Гэхдээ энэ бол лаборатори, эрдэм шинжилгээний хүрээлэн, ихтэй сургууль, нөгөө эмийн сан, эмнэлэг эднэрт бол энэ үйлчилдэггүй. За бусад юунд нь бол үйлчилж байгаа. За тэдгээр нөгөөдөл нь болохоор яг стандартаар биш нөгөө нэг тодорхой шаардлага хангасан өрөө тасалгаанд энэ нөгөө хэм бүтцийн хадгалдаг учраас энэ хэм бүтцийн агуулгын стандарт бол яг тэрэнд үйлчлэхгүй байгаа. Бусад нөгөө нэг үйлдвэрлэлийн зорилттой болон аж ахуйн нэгжүүдийн одоо импорт худалдааны энэ юунуудад бол хэм бүтцийн агуулгын стандарт үйлчилдэг. За энэ дээр мэргэжлийн хяналтын байгууллагын одоо мэргэжлийн хяналтын байцаагч хуучин дүгнэлт гаргадаг байсан. Одоо мэргэжлийн хяналтын байгууллага одоо татан богцсонтой холбоотойгоор байгаль орчны байцаагч гэдэг нэртэй одоо салбарын хяналтын байцаагч нар одоо дүгнэлт гаргадаг болж байгаа. Мөн аймаг орон нутгийн байгаль орчны байцаагч нар дүгнэлт гаргаж байгаа. За энэ бол 2015 оноос хэрэгжиж мөрдөгдөж явж байгаа. Та бүхэн энэ 2-1-ийн 4 гэдэг заалт харагдаж байна уу? За энэ дээр та бүхэн энийг уншаад байгаль орчны байцаагч дүгнэлт гаргахаар байна уу? Гаргахааргүй байна уу? Нэг одоо боломж байвал та бүхэн бас нэг хараадах та. За би тэгвэл уншаад үгүй та бүхэн. Хэмийн бодисын зөвшөөрөл бүхий иргэн хуулийн этгээд нь хэмийн хордуулан аюултай бодисыг хадгалах агуулгын холбогдох журам стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд аймаг нийслэлийн байгаль орчны байцаагчаар дүгнэлт гаргуулсан байна. Харин тэгэхээр энэ дээр ийм маргаан гараад байгаа байхгүй. Зөвшөөрөл авахаасаа өмнө дүгнэлт гаргах уу? Зөвшөөрөл авцсан хойно дүгнэлтээ гаргах уу гэдэг юм. Энэ өөрөө нөгөө нэг яг өгүүлбэрийнх нь утга нь алдаатай болсон байж магадгүй. Энэ 2025 оны А698 гэдэг тушаалаар батлах үед одоо намаа 24 онд ажиллаж байхад байжсэн энэ төсөлтөр хүртэл яг энэ өгүүлбэрээр байсан. Тэгээд яг 2025 онд энэ дахиад А113 болоход ч гэсэн яг энэ өгүүлбэрээр орцсон байлээ. Тэгээд энэ дэр одоо байгаль орчны байцаагч зарим хөдөө орон нутгийн байгаль орчны байцаагч маань ямар асуудал гаргаад байгаа гэхээр яам зөвшөөрлөө эхэлж олгоо. Зөвшөөрлөө олгосны дараа бид нар дүгнэлтээ гаргана гэдэг байгаа. Агуулга дээр нь хэм бүтц хадгалж болох юм байна. Стандартын шаардлага хангаж байгаа. Тэр А113-аар утсан журмын шаардлагыг хангаж байгаа гэдгээр дүгнэлт гаргана гэж. Тэгэхээр нөгөө эсрэгээрээ болохоор байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам маань дүгнэлтээ гаргуулж ирээд зөвшөөрлөө аваа гэд хуулинд байгаа шаардлагыг эргүүлдэг байдаг. Тэгэхээр энэ маань өөрөө бас ингээд маргаантай зөвшөөрөл бүхий иргэн гэдэг нь болохоор зөвшөөрлөө авсан ч байх юм шиг юм ойлголт байгаад байдаг. Гэхдээ гаргуулсан байна гэдэг өгүүлбэр нь одоо өнгөрсөн цаг дээр бас ингээд байгаад байдаг тийм. Тэгэхээр энэ маань өөрөө бас хууль эрх зүйн зохицуултыг бас тодорхой хэмжээгээр ялангуяа түрүүний өдөр хоёрт байгаа хэм бүтц хадгалагтай холбоотой журмыг тэр байгаль орчны байцаагч одоо хэрэг мэргэжлийн хяналтын газар дахиж байгуулагдахгүй бол энэ журмаа янзлахгүй бол бас нөгөө дүгнэлт гаргахад ингээд
төрийн захиргааны байгууллагууд ч төвхтэй аж ахуй нэгжүүдэд хүндрэлтэй ингээ асуудал үүсэж байгаа. Нөгөө аж ахуй нэгждэр болохоор аймаг орон нутгийн байцаагчдаар нэг өөр тайлбарлаад орон нутгийнхан одоо нийслэлийнхэн бас яг энэ дээр ямар тайлбар өгд юм бэ бас мэдэхгүй байна. Яамны зөвшөөрөл болгож байгаа хүмүүс нь болохоор юугаа дүгэлдээ эхэлж бид нар тавцарч өгөх хэрэгтэй гэдэг ийм асуудлууд байна. Тэгэхээр эрх зүйн орчны энэ шинжилгээнүүдийг бас тодорхой хэмжээгээр хийгээд явах бол ийм асуудлууд гардаг. За хэмээ ордуулаа ээлтэй үтсийн тухай хуульд одоо 5 дугаар зүйлийн зөвшөөрлийн тухай хууль заасны дагуу хэм бодисын зөвшөөрлийг олгоно гэж байгаа. Энэ тесрэг дэлбэрхээс бусад хэмээ ордуулаа ээлтэй тусгай зөвшөөрлийг байгаль орчны асуудал гэсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно гэж байгаа. За энэ одоо зөвшөөрлийн хууль маань өөрөө зөвшөөрөл мэдээллийн тухай хууль болж байгаа тийм. Тэр хуулийн төсөнд тэгж явж байгаа. Энэгээр яаж өөрчлөгдөж байгаа вэ гэхээр 100 кг хүртэлх химийн бодисыг ашиглах одоо судалгаа шинжилгээний байгууллага бусад ийм жижиг дунд үйлдвэрийн байгууллагууд нь болохоор байгаль орчин уур амьсгалын өөрчлөлийн яамд мэдгдлээр бид нар энийг одоо ашиглах гэж байна гэж мэдгдлээ үргүүлээд шууд ашиглаж болохоор зохицуулагдж байгаа. За 100-аас 1000 кг хүртэлх хэмээн бодисын одоо ашигладаг эрдэм шинжилгээний одоо ер нь бол судалгааны байгууллагууд гэсэн үг. Тэгээд дээр нь жижиг дунд үйлдвэр нэг алт мөнгөний дархан мархан бусад юунууд байдаг шүү дээ. Эднэр бол ашиглахдаа энгийн зөвшөөрөл гэж энгийн зөвшөөрлийг авна. Энгийн зөвшөөрөл маань өөрөө гэхдээ хуулийнхаа төсөлтөөр бол 3 жилээр олгоно гэж заасан байж лээ. Үндсэн зөвшөөрлийн хуулийн концепц маань одоо зааж байгаа. Гэхдээ тухайн хууль дээр тусгаадан заасан бол тухайн хуулийг дагаж мөрднө гэж байгаа байхгүй. Тэгэхээр хуулийн дээр болохоор хэмээ ордуулаа ээлтэй үтсэн тэр одоо хууч олгодог тусгай зөвшөөрлөө 5 жилээр болохоор заасан. Энгийн зөвшөөрөл гэдэг байгаа тэр 1000 кг хүртэлх 100-аас 1000 кг хүртэлх юм бодисыг бол 3 жилээр болохоор заасан байлээ. Тэгэхээр энэ байгаль орчны яамны бас өөрийнх нь бодлого тэр байгаль орчин нөлөөлөл үнэлгээ аж ахуй нэгжүүдэд эргээд бас тооллого бүртгэл юм хэлж явахтай холбоотой тэгж хугацаа тавьсан юм уу? Ямар ч гэсэн тэр зөвшөөрлийн хуулийн үндсэн нөгөө юмнаас бол арай өөр байлаа. За тэгэхээр энэ бас яг зөвшөөрлийн батлагдж байхад аж ахуйн иргэн аж ахуйн нэгж бол саналаа өгж болно. Ди парламент руу саналаа өгнө. Улсын их хурлын гишүүд бас одоо тойрог мөрөгтэй ажиллаж байгаа гишүүдэд бол та бас өгж болно шүү дээ. Тэгэхээр энэ ялангуяа энэ батлагдж байгаа хуулийн төсөл одоо батлагдах гэдэг энэ явж байгаа төслүүдэд бол аж ахуйн нэгж байгууллагууд та бүхэн яг амьдрал дээр энийг хэрэгжүүлж оролцдог учраас саналаа өгөх юм чинь бол одоо бүрэн одоо боломжтой. Тэгэхээр та бүхэн бас энд нөө хуулийн хэрэгжилтийг дараа нь хэрэгжүүлдэг юм чинь энэ амьдрал дээр хэрэгжүүлэхэд түрүүнийх шиг ингээд өвгтэй залтууд болчихгүй үүднээс бас өөртөө ингэж зохицуулмаар байна гэдэг саналыг ялангуяа тэр хуулийн хугацааны хувьд одоо 10 жилээр авчаад үйл ажиллагаа явуулж явал зүгээр их юм уу зөвшөөрлийн маань улсын тэмдэгтийн хурамж бас тодорхой хэмжээгээр одоо 50,000-аас 10 сая хооронд байж байгаа шүү дээ. Килограмм их тусам ингээд явагдсан. За тэгэхээр тэрэнд бас ямар байх юм гэдэг та бүхэн саналаа өгчтэй болох юм шүү гэдгийг хэлэх байна. За энэ хэрэгжилтийг хангах талаар одоо байгаль орчны асуудлыг гэсэн төрийн захиргааны төв байгууллага бодлого боловсруулах хуулийн хэрэгжилтийг хангахаар бол хуулийн дээр үр хүлээсэн байдаг. За 17-гийн 1-т бол хэмээ ордуулаа ээлтэй үтсийг одоо үйлдвэрлэлийг хадгалах, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа эргэн аж ахуй нэгж байгууллага бол үнэлгээг бол заавалгүй хийлгэнэ гэж байдаг. За дээр нь журман дээр хэмээн бодисыг худалдах зорилтоор одоо үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллага байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээ бас хийлгэнэ гэдэг ингээд заасан байдаг. Тэгэхээр хэм бодистой холбоотой үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуй нэгж байгууллагууд энэ байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэдэг юмыг бол хийлгэх ёстой юм байна гэж ойлгох хэрэгтэй. За химийн бодистой холбоотой асуудлыг одоо бол байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамн дээр үнэлгээг нээдэг. Энэ байгаль орчин үнэлгээний тухай хууль бас төсөл явж байгаа. Үнэлгээний тухай хуулийн төсөл энэ хаврын чуулганаар одоо батлах юм бол зарим нэгэн жижиг ийм цар хүрээний хувьд бага нөлөөлөл багтай төслүүд орон нутгийг хийдэг болно. Орон нутаг бол наривчсан үнэлгээ хийхгүй. Ерөнхий үнэлгээний төвлөлтөөр гаргана. Тэгэхээр зарим нэгэн химийн бодисыг одоо бага хэрэгэлдэг ч юм уу одоо тэрийгэ зөвхөн нөгөө энэ дотоод хяналтынхаа лабораторид үйл ажиллагааг хяндаг ийм лаборатори үйл ажиллагааны юмнууд бол орон нутгатаа үнэлгээгээ хийлгээд явахаар болж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Тэр нь маань эргээд нөгөө наривчсан үнэлгээ хийж тэр мэрэгжлийн байгууллага гэдэг үнэлгээний компаниудад мөнгө төлөхгүй байна гэж ойлгох хэрэгтэй. За химийн ордуулаа ээлтэй бодистой холбоотой үйл ажиллагаанд тавих хяналтыг
байгаль орчны асуудал иргэсэн төрийн захиргааны төв байгууллага болон хяналт хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий бусад одоо энэ төрийн байгууллагууд хэрэгжүүлнэ гэж заасан байгаа. Энэ нь болохоор аймаг нийслэлийн байгаль орчны газар, орон нутгийн одоо байгаль орчны газар, дээр нь одоо гэмт хэргийн шин чанартай бол экологийн цагдаагийн газар энэ байгууллагууд маань ингээд хяналтыг тавиад явж байгаа гэж болох хэрэгтэй. Жаахан нуршиж ярьж байна уу? Та ямар санагч байна? Зүгээр үү? Нуршиж хэрэг яахгүй бол та бүхэн зүгээр юунуудыг бас санаа зүгээр нөө. чундуу ярьж болно те. Бичгээр хийж байж байгаа. Ийм мөнгөлөд дээр одоо e-бизнес захирал сүлжээнд энэ бичгээрнтүүд энэ бол хуулийн дээр байгаа болон журман дээр байгаа залтуудыг бүгдөө ингэ оруулаад ингээд багцлцсан нэг аж ахуйн гэж байгууллагууд шууд мэдээлэл өгөх зорилгоор ингэсэн байж байгаа. За энэ дээр аж ахуйн гэж байгууллага албан бичиг өөрийнхөө хүсэл хаанаас яаж уруулах тэр одоо ямар газартай гэрээ хэлцээсээ дагуу энэ химийн бодисоо тоо хэмжээ юм өгнө. За тэр нь гол нь байгаль орчин нөлөөллийн үнэлгээнд нь яг одоо тухайн жилд ийм хэмжээтэй оруулна, ийм хэмжээтэй ашиглана гэдэг тоо хэмжээ нь одоо тэр үнэлгээнд төсөгдсөн байх ёстой. Дээр нь гол юм нь одоо 8 дугаар байгаль орчны байцаагчийн дүгнэлт энэ нь болохоор хэм бодисын агуулгын дүгнэлт гарсан байх ёстой. Дөрвөн журам стандартыг хангасан агуулгатай байна гэдэг. Ер нь гол хоёр үндсэн шаардлага бол энэ хоёр. Бусд нь бол аж ахуйн гэж байгууллагуудаас хамаарах тухайн химийн бодистой холбоотой мэдээлэл. За тэр химийн бодисын каст дугаар, томьёо нөгөө яг оруулж байгаа хим бодис нь дээр нь мөн байна уу биш үү нөгөө хим бодис маань хамгийн төвөгтэй нөгөө олон улсад нэршлүүд нь артикал болон одоо ингээл янз янзын нэршлүүд байж байгаа те. Дээр нь нөгөө нэршил маань ингээд зүрдэг. Монгол улсад одоо наадах оруулаад ирэхдээ бас зөвшөөрөл дээр нөгөөдгөө зөв бичихгүй бол янз янзын нэршлэр ингээд биччихээд явал нөгөөх нь ингээд нөгөө хэл гайл дээр нөгөө бүртгэлд ингээд бас орохгүй юм асуудлууд байдаг. Тийм учраас байгаль орчин нөлөөллийн үнэлгээндээ мэргэжлийн байгууллагаар хэлэхдээ аж ахуйн нэгж байгууллагууд бас хяналт тавьж тэрийг ерөнхийдөө тэр ЮПАК нэршлэлээр одоо ингээд нэршээж явуул бас зүйтэй. Дээр нь томьёо каст дугаар эдгээр юмнууд нь бас зүрхгүй байвал хэл гайлаар ороход бас асуудал болтгоо. Нөгөө каст дугаарыг нэг тоо зөрснөөс болоод хэл дээр оруулахгүй ингээд аж ахуйн нэгж байгууллагууд маань бас гомдол гаргадаг. Тэгээд үнэлгээнийх нь юмтай ер нь яадаг дээр сум нэг интернет юунаас мэдээллийн авдаг учраас ингээд зарим нэг алдаатай юм жишүүлэлт бичих юм асуудлууд гарч ирээд байдаг. Энийг бас анхаарах хэрэгтэй. За тэгээ гадаад худалдааны гэрээ үйлдвэрлэгчээс өгсөн нөгөө дагалдах бичиг баримтууд юмуд бол одоо энэ аж ахуйн гэж болоод та нараас та бүхнээс өөрсдөөс ч хамаарах бичиг баримтууд байдаг тийм. Тэгэхээр ийм юмуд байж байгаа. За энэ 9 11 гэднэр бол яг тухайн яг одоо нөгөө бодистойгоо холбоотой асуудлууд. Энэ хязгаарласан химийн бодис гэдэг бол нөгөө Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн бодис, натрийн цианид, нөгөө этилений оксид, мөнгө усны эсэл мэслэгээд нөгөө лабораторийн зорилтоор ашиглахаар болсон судалгаа шинжилгээний байгууллага, нөгөө хяналтын байгууллагууд, дээр нь одоо цаг уурын шинжилгээний байгууллагууд нь бол саяхан бас одоо бид нар мөнгө усны эслийг одоо ашиглахаа боллоо. Одоо энэ үгээрээ бас байгаль орчинд одоо хортон үзүүлдэг нэгээр багасгах нэгээ сайн мэдээлэл тавьсан байсан. Тэр шиг нөгөө асуудлууд байгаа бах. За судалгаа шинжилгээний байгууллагууд бас тодорхой хэмжээгээр мөнгө ус ингээд багжиндаа одоо 5 кг мөнгө ус хийчихэд тэрийг ингээд ууршилтын хянаад явдаг. Тэргээрээ одоо бүтцийнх нь нөгөө нэг эрдэсийн шинжилгээний ийм тодорхойлт хийдэг ч юм уу нөхцөлийн тодорхойлдог ийм одоо багж магыг ашиглахад заавалгүй энэ бодисыг одоо ашиглах юм шаардлагатай юм олон улсын гэрээ конвенцээр мөнгө ус ашигладаг багаж тоног төхөөрөмж үйлдвэрлэгдтэл энэ бодисоо бол ашиглаж болно гэдэг юм байдаг. Тэрний дагуу бол энэ хязгаарласан бодисонд орсон юмнуудыг бол химийн үндэсний зөвлөлийн шинжээчдийн баг одоогоор тэр хуулинд өөрчлөлт орохвол химийн мэргэжлийн зөвлөлийн шинжээчдийн багийн дүгнэлт гараад тэрний дагуу одоо нэг дүгнэлтийг үндэслээд ашиглаж болно гэсэн. За органик уусгачид бол органик уусгачийн жагсаалт 2010 билүү 11 оны 173 дугаар тодор баталсан байдаг бах. Та бүхэн бас мэдж байгаа энэ дээр зөвшөөрөл авах гэдэг бол энд нөгөө зөвшөөрөл авахынхаа өмнө гарын бохирдлын төлбөрийг төлдөг. Тэгээд зөвшөөрөл
авдаг. За татвар төлөгчөө бүртгүүлсэн баг гэдэг юм бол эртээ тэргүй улсын одоо энэ аж ахуйн нэгж байгууллагын татвар төлөгчөө бүртгэгчдэг учраас энэ үг нь шаардлагагүй юм билээ. Тэгээд зөвшөөрлийн тухай хуульд орсон залт учраас хэрэгжүүлээд явж байгаа юм байж байгаа. За улсын тэмдэгтийн хураамж 2023 онд өөрчлөгдсөн тийм. За хуулинд бол өөрчлөлт орсон. Хуучин сая 200-аас 3 сая төгрөг төлдөг байсан. Зөвхөн энгийн зөвшөөрөлт. За тэр нь 1 жилээр болгодог. Дээр нь энэ Монгол улсад ашиглахыг хязгаарсан бодисгүй шууд 10 сая төгрөг төлдөг байсан. За тэгэхээр сангийн яамнаас энэ дээр бол яг нөгөө хуучин интервалыг барья гэдэг юм байна. Сая 200-аас 10 саяын хооронд интервалдаж бодисынхаа нөгөө килограмм тонн хэмжээнээс хамаардаг имийг барья гэдэг чиглэл өгч байсан. Гэхдээ бид нар нөгөө энэ дээр бас яамнаас санал өгöd энэ сая 200 авдаг маань одоо ганц 1 кг бодис авч байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад ялангуяа энэ судалгаа шинжилгээний байгууллага өндөр шинжилгээний бодис авахд аягүй ч юм уу байхад төлж байгаа татвар хураамж нь тэрнээс хэд дахин илүү орчод байдаг учраас энийг багасгах гэдэг үднээс нь 50,000 болгосон. Тэгээд 50,000-ыг дараа нь засгийн газрын тогтоолоор энэ бол гарч ирдэг. Энэ дээр бол интервалцсан. Интервалынх нь юу бол энэ харагдаж байгаа. Та бүхэн тэгэхээр энийг бас мэдж байгаа бох тий. Засгийн газрын 2023 оны 173 дугаар тогтоол. Тэгээд энэ нөгөө агарын бохирдлын төлөвийн юутай адилхан дугаартай. За ийм байдлаар энэ эрх зүйн зохицуулалт зөвшөөрөл авахд олгодог хууль эрх зүйн энэ татвар хураамжийн асуудал ингээд зохицуулагдж явж байгаа. За хэмээ хордуулаа ээлтэй эдсийн одоо зөвшөөрөл авах одоо мөчлөг схемийг би яг ерөнхийдөө нэг юм схемчилсэн. За энэ дээр аж ахуйн нэгж байгууллага тусгай зөвшөөрөл авахын тулд одоо ямар төсөл хөтөлбөр юм хэрэгжүүлэх гэж байгаа юугаа байгаль орчин нөлөөллийн үнэлгээ хийх явцдаа гаргаж ирнэ. За тэгээд үйлдвэр байгууламж агуулгах шаардлагатай бичгээр нөтүүдийг барих тохиолдолд ингэж ярьж байгаа. Том хэрвээ одоо хэмжээний төсөл үйлдвэрлэлүүд явал заавалгүй тэзүү тэр байгаль орчин нөлөөллийн үнэлгээ бусад бичгээр нөтүүд батлуулна. За энэ батлуулсан үйл ажиллагааны дагуу яа. Тэгээд стандартын шаардлага хангасан агуулгатай хэвчээ. Хэн бодис төр хамгийн чухал юм нь агуулгах савтай хэвчээ. Тэгээд энэ агуулгах савын стандарт 2015 оноос мөрдөгдөж эхэлсэн. Тухайн үед аж ахуйн нэгж байгууллага зарим нь агуулгатай, зарим нь агуулгахгүй байсан. Одоо тэгээд бас нэг ийм сүүлийн үед нэг ийм хандлага гараад байна. Ялангуяа энэ уул голын сав газрын дагуу байсан агуулгууд дээр нийслэлийн 69 дугаар тогтоол гэж гарч ирээд хэн бодис ашиглуулахгүй гэдэг нэг ийм ясантай холбоотойгоор хэмээн бодисын агуулгахыг жаахан ийм зайтай байгаа одоо налаагч байгаа ч юм уу имэйл рүү байгаа ч юм уу ийм агуулгуудыг бус байгууллагууд нь түрээсч үйл ажиллагаа явуулна гэдэг. Түрээсийн үйл ажиллагаа бол яг бас хуульд бол хориглоогүй. Гэхдээ тухайн бодисууд нь хоорондоо нөгөө нэг хамт хадгалтын горим зөрчигддөг. Дээр нь нөгөө зай талбай энэс одоо жишээлбэл энэ өрөөний тас шиг юмдал одоо хэдэн зуун мянган тонн хэм бодис хадгална гэж ингэж зөвшөөрөл авах гэдэг асуудал байдаг. Яг амьдрал дээр бол зөвшөөрлөө 5 жилийн хугацаанд авчаад яг хэрэгцээ шаардлага гарахаар бодисоо оруулж ирэх тохиолдол байдаг боловч эргээд нөгөөх маань нэг хяналт тавих тоо хэмжээ болон ингээд нөгөө олон байгууллагуудад түрээслээд ирэхээр хоорондох бодисуудын хоорондох нөгөө нэг шин чанарын тэр одоо асуудлууд хүртэл гарч ирээд ингээд бас жаахан зөрчилтөнтэй болоод ирдэг. Тийм учраас химийн бодис ашиглаж байгаа аж ахуйн нэгж байгууллага ялангуяа үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагууд бол өөрсдөө хажуудаа тэр агуулгатай байх шаардлагатай. За химийн бодисын худалдаа хийж байгаа аж ахуйн нэгж байгууллага бол ер нь бие даасан агуулгатай тэрийг одоо бас яг холбогдох дүрм журмын стандартад шаардсан одоо шаардлагуудыг хангаад явж байгаа хим бодис одоо энэ бизнес хийх үйл ажиллагаа явуулахад бас боломжтой гэсэн. Тэрнээс нөгөө хүний агуулгахыг түрээслээл хаасан 10 онд ийм үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага одоо ч гэсэн тэр түрээсийн юугаараа явуулдаг. Тэгээд хэн чалгалтын байгууллагууд очиод яхаар энэ байгууллага яг одоо тэр хаягн дээрээ байдгүй юм байна гэдэг нэг ийм асуудлууд гараад байдаг. Энэ түрээсийн агуулга дээр үйл ажиллагаа явуулдаг юм байна гэдэг. Тэр нь болохоор одоо гэр оролт ч юм уу энд контейнер тавьсан үйл ажиллагаа явуулдаг юмнууд бол одоо бас мэрсэр байгаад байдаг. Эннээс болохоор аль болохоор та бүхэн бас татгалзаач энэ дээрээ бас нэг холбогдох дүрм журмынхын дагуу одоо тэр шаардлагыг хангаж ээж үйл ажиллагаа явуулах талаар хичээгээрэй гэж бас та бүхэнд хэлэх байна. За тэгээд энэ дээр ингээд стандартын агуулгаа ягаад хууль заасан бичиг баримтыг бүрдүүлээд тусгай зөвшөөрлөө захин буюу ийм Монголиагаар одоо өгөөд явж байгаа. За улсын тэмдэгтийн хураамжаа төлөн зөвшөөрлөө авах ингээд явуулна. За химийн бодисын тоо хэмжээ
дууссан тохиолдолд хуучин бол яг байгаль орчны яамнаас шууд эргээд зөвшөөрлийн хэрэгцээ шаардлага нь ингээд гарцсан гэд олгочдөг байсан. Гэхдээ одоо байгаль орчин нөлөөллийн үнэлгээнд нэмэлт тодтол оруулах гэдэг шаардлага тавиад байгаа юм шиг үлээ. За яг энэ асуудал тэгээд ер нь яг хуулийн хувьд бас одоо үнэлгээний хууль шинжилгээтэй дарахад зохицуулагдах бах. Энэ тоо хэмжээний одоо асуудал дээр яг нарийн гэж бариад байх нь бас аж ахуйн нэгж байгууллагууд нэлээд тийм жаахан төвөгтэй л байдیں۔ Зүгээр. Гэхдээ одоо яг энэ дүрм журмаараа бас нэг яг нарийн заалт оруулж байгаа зүгс яах вэ гэж бодож байна. За ингээд дахин зөвшөөрлөө аваад ингээд явдаг. Гэхдээ энэ зөвшөөрөл авснараа нөгөө аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах эрхэн нэгж байгаа боловч эргээд нөгөө тайлагналт хэмээн бодисын сав баглаа бодлын нөгөө устгал энэ юмнуудаа яг хууль заасан хугацаанд нь явахгүй бол одоо зөвшөөрөл тэр авцсны дараа ингээд хуулиа хэрэгжүүлэх үгээс одоо зөрчлийн хууль, эрүүгийн хууль гэдэг ингээд дандаа нөгөө нэг аж ахуйн нэгж байгууллага бол одоо 3 сая төгрөгнөөс эхлээд ингээд тургуул мургуул гаргаад явчихдаг ийм асуудлууд байж байгаа. Тэгэхээр та бүхэн бас хуулийн тэр залтуудыг явуулж байгаа хэрэгтэй. За дээр нь энэ нөгөө хэмээн бодисын за тэр цаатлынх нь юун дээр би нөгөө ерөнхийдөө хэмээн бодистой холбоотой зөвшөөрөл авчаад аж ахуйн нэгж байгууллага гэрээгээ хийгээд зөвшөөрөл авсны дараа гэрээгээ хийн импорт оруулна, тээвэрлэлтийн худалдах өөр үйл ажиллагаа явуулж болно бусдад тий. Тэр нь болохоор нөгөө худалдаа авагч тал нь зөвшөөрөлтэй байх ёстой. Өөрөө ашиглах бол өөрөө шууд ингээд ашиглаж явна. Тэрийг хэм бүтсэн нөгөө стандартын шаардлага хангасан агуулхад хадгалах ёстой. Дээр нь энэ хэмээн бодис ашигласнаас болж байгаа одоо гарч байгаа тэр эмишн үе ялгарлаар гарч байгаа одоо бараа бүтээгдэхүүний юм бол стандартад нийцсэн байх ёстой. Хүрээлэн буй орчинд хаягдах усны болон одоо тэр агаар хөрсний энэ стандартуудад тэр нөгөө нэг хаягдж байгаа нөгөө хэмээн бодистой бохирдсон одоо хаягдал маань өөрөө холбогдох тэр стандартад шаардсан шаардлагыг хангаж иж хаягдах ёстой гэдгийг бас та бүхэн анхаарах ёстой. Ялангуяа энэ уул уурхай аж ахуйн нэгж байгууллагуудад зарим нэгэн хаягдлууд нь одоо энэ хэмээн бодисын нөгөө бохирдол ихтэй байдаг. Одоо энэ арь ширний үйлдвэрээс гарч байгаа хэмээн бодисын хаягдл юмнууд нь одоо туулгал молгоо шууд хийждэг, төв зөвлөх байгууламжаараа дамжихгүй, төв зөвлөх байгууламжийн тэр ачааллаа дийлэхгүй байгаа юмнууд бол тэр нөгөө холбогдох стандартын шаардлагыг хангахгүй юм байгаа гэдэг. Тийм учраас зарим аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдөө нөгөө цэвэрлэх байгууламжтай бай, анхан шатны хэмээн боловсруулалтыг одоо сангажуулах ийм цэвэрлэх байгууламж бай гэдэг нь үйлдвэрүүдэд одоо тавигдчихж байгаа юм асуудал байгаа. Тийм учраас энэ асуудлуудыг бас та бүхэн анхаарад үйл ажиллагаа явуулахдаа энийг яагараа дээр нь тэр холбогдох тайлбаруудыг орон нутгтаа болон яамд гаргаж өгч байгаараа. За хэмээн бодисын сав баглаа бодол гэдэг юмыг бол одоо тэр хог хаягдлын хуульд байгаль орчин аялжуулалтын сангийн сайттай хамтарсан тэр дүрм журмын хүрээнд энийг заавал гаргаж өгөх ёстой. Ингээд явхад бол хууль эрхцсэн орчин одоо биелүүлэхэд элдв нөгөө торгуул элдв янзын нөгөө нэг хэн чалгалтаар одоо айж имэх асуудлууд бас гайгүй. За хэмээн ордуулаа элдв эцсийн тусгай зөвшөөрөл гэдэг энэ яг нөгөө тухай өөрөө байж байгаа үе яатсан шүү. Зүгээр тусгай зөвшөөрлийн схем нэг аж ахуйн нэгж байгууллага өгөөд энэ хяналтынх нь нөгөө нэг юм систем бас арай өөр байдаг. Ийм Монголыг e-business арай өөр. Тэгээд аж ахуйн нэгжийн ирсэн энэ бичиг баримтууд харагдаж байгаа. Энэ дээрээсээ нөгөө аж ахуйн нэгжийн бичиг баримтыг тэр PDF файлаар авдаг юугаа бол хянаад энэ зөвшөөрлийн шаардлага хангаж байгаа бол ингээд дараагийн шатнд шилжүүлээд байгаль орчны эрх үхийн албан тушаалтнаар нь батлуулдаг. Тэрний дараа нөгөө төлбөр мөнгөө төлөөд аж ахуйн нэгж байгууллагууд тусгай зөвшөөрлөө олгодог байж байгаа. Тэгээд тусгай зөвшөөрөл төлбөрөө төлчгөөр нөгөө нэг бас энэ юунууд нь ингээд өнгөний хувьд ингээд өөр болоод ирдэг. За тэгээд аж ахуйн нэгжүүдийн өсөлтүүд бол ингэж ирдэг байж байгаа. За энэ асуудлууд бол ингээд яаж болно? За бичиг баримтын бүрдэл бол ерөнхийдөө ингээд нөгөө нэг хамаар цонхнуудад нь юунуудаа хийцдэг. Хамаар цонхнуудад нь бичиг баримтын бүрдлээ хийцдэг. Тэгээд энэ дээр нэг юм юу ба. Хэмээн бодисыг одоо хил дамжуулан төвлөлттэй холбоотой тэгээд энэ цонх за дээр нь хэмээн бодис үйлдвэрлэх гэдэг нэг цонх байгаа тийм. За энэ юм шиг байна. За энэ хоёр цонх бол нөгөө зайлшгүй материал оруулж цаашаа явдаг цонх байна. Тэгээд ихэнх аж ахуйн нэгж байгууллагууд дээр өөрөө үйлдвэрлэх болон хил дамжуулан төвлөрөх үйл ажиллагаа ерөөсөө байдаггүй. Энэ болохоор нэг гарын баг 5 уранд багтахаар цөөн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд байдаг. Тэгэхээр
Зөвшөөрлийн хууль маань 2023 оноос эргэжиж эхлэхдээ зөвшөөрлөө өөрөө багцаар нэг олгогдно гэдэг ийм анх концепц ирсэн. Экспортлог, импортлог, хэлдэмжүүлэлт, үйлдвэрлэл, худалдах гэдэг. Энэ маань өөрөө хооронд нь салгаж болохгүй. Энийг хэрвээ салгаж болвол салгасан албан тушаалтан болон тэгээ аж ахуйн нэгж байгууллага бас хариуцлага хүлээн гэдэг ингээд яриадсан. Тэгээд амьдрал дээр хэрэгжихэд бол хэзээч одоо энэ нэгэн хэн бодис импортлж оруулж ирээд өөрөө ашиглаж байгаа аж ахуйн нэгж тэр элдэмжүүлэн тээвэрлэх болон үйлдвэрлэх зөвшөөрөл авах шаардлага байхгүй. Тэр нөгөө үйлдвэрлэх зөвшөөрөл авах шаардлага байхгүй байхад аж ахуйн нэгж байгууллагаас үйлдвэрлэх бичиг баримтны шаардлагаар бас төвөгтэй. Дээр нь нөгөө хэлдэмжүүлэн тээвэрлэх чинь экспорт хийж байгаа тэр компани аж ахуйн нэгж байгууллага Оросын тал болон Хятадын талын гэрээ хэлтсээр шаардах болоод байдаг. Тэгээд тэр нь бас аж ахуйн нэгжүүдэд түрүү Монголдоо сурвалж ирж юм Оросоос сурвалж ирж байгаа байхгүй. Тэгээд энэ бичиг баримтад нөгөө зөвшөөрлийнхөө өсөлтийг явуулах гар материал цаашаа явдгүй болчиход байдаг. Тийм учраас энэ дээр үнэлгээгээ дахиж оруулаад тэрийн байгаль орчны яамны хүмүүс цоод ингээд хааж явдаг ийм асуудлууд байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр энийг бас тав хүн сайн анхаараарай. За энэ зөвшөөрлийн асуудал бол яг зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 1.14 зохицуулагдж байгаа. Ер нь химийн хордуулан аюултай бодис гэж байгаа тэр хязгаарласан орсон бодисууд ч гэсэн ерөнхийдөө 5 жилээр болгогддог. За газар тариалангийн зориултын бордоо мал эмнэлгийн бодис энэ ахуйн ордон шавжийн бодис бол 1 жилээр болгогддог юм байж байгаа. За одоо бол e-бизнес гэдэг юугаар ерсөн хүчин Монголиогоор явдаг байсан юу бол одоо болсон байж байгаа. За энэ хоригдсон Монгол улсад ашиглахыг хоригдсон химийн бодис бол 144 байдаг. Энэ засгийн газрын тогтоолоор батлагдсан. За хязгаарласан бодис бол 31 байдаг. За энэ 31 бодисыг бол тодорхой нөхцөл шаардлагаас аж ахуйн нэгж байгууллага энийг яг ашиглах хэрэгцээ шаардлага нь зайлшгүй байх юм бол химийн үндэсний зөвлөлийн шинжлэх системийн дүгнэлт гаргаад тэр дүгнэлтэд үндэссэн байгаль орчны яамны зөвшөөрлөөр тусгай зөвшөөрөл авч болно гэсэн. За хэлээр одоо нэвтрүүлэх бомбтууд байж байгаа. Энэ дээр Замун үд бомб, Чингис хаан бомб энэ жаахан цаг мэлээ явуулсан юм шиг байна. Тийм учраас би жаахан та нөлөө яагаад шахаад явчих тий. За энэ 7 бомбтоор бол химийн бодис одоо байнгын импорт юутай байх боломжтой. За тэгээд Оросын холбооны улсын одоо даймантай холбоотой элдв янзын хориг байна. Бүгд найрамдах Хятад ард улсын өөрсдийнх нөгөө дотоод дүрм журм хязгаарлалтуудаас болоод одоо замун үдээр жишээлбэл аюултай химийн бодис орж ирэхгүй ийм асуудлууд байгаа. За бас Монгол улсаас Хятад суугаа элчин сайдын яамтай одоо хамтарсан олон ажлын хэсэг юм яриад Хятадын талтай бас Өвөр Монголын тэр ардын захиргаа болон Хятад ингээд санал тавиад яаж байгаа. Ерөнхийдөө Хятад бол энэ замун үд бомбыг одоо эко гэрийн одоо энгийн ачаа болон зорчигч тээврийн бомб болгоё гэдэг ийм санал тавиад байгаа юм билээ. Тийм учраас тэр хангийн бомбыг одоо ер нь Хятад талаас бол энэ бомбтоор бол химийн бодис одоо бид нар аюултай ачааг бол экспортлох боломжтой. Танаар энэгээр хүлээж авал бас нөхцөл шаардлагыг хангасан юм үйл ажиллагаа явуулах боломжтой гэдэг. Тэгээд байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтөд Монголын уул уурхай үндэсний ассоциац гэдэг би тэр Монголын уул уурхай үндэсний ассоциац байгууллагууд бас байгаль орчны зөвлөх хийдэг. Тэгээд энэ байгууллагууд хамтраад ерөнхийдөө бас энэ хангийн бомб, шивээ өрөнгөн бомб, ховдын булганы бомб эднэрийг химийн бодис нэвтрүүлдэг бомбын чигсаалтанд оруулах засгийн газрын тогтоол яг ийм ажил бол явагдаж байгаа. Зүгээр сая хамсалтай нэг засгийн газар унаад бас нэг нөгөө яамдуудаас авч ясан санал манлан дахиж авахар болчих шиг боллоо. Тэгээ хэрвээ явах юм бол үндсэн энэ 7 нэвтрүүлж байгаа бомб дээр нэмэгдээд энэ доотлолын 3 бомб нэмэгдэж 10 бомбтоор химийн бодис нэвтрүүлэх боломжтой болох юм. За химийн бодисын одоо тоо хэмжээний хувьд ерөнхийдөө бол ихэнх химийн бодис уу бараг 60 эдээс 70 эдүүгийг дэсрэхийн түүхийд одоо хамаардаг орж ирдэг. Дэсрэхийн түүхийд дундаа аммоны нитрат сэлэнгийн сухватер бомбоор орж ирж байгаа бодис бол одоо дийлэх хувийг эзэлдэг. За уул уурхай газрын төсний чиглэлийн бодис бол 20 эдүү. За үлдсэн бусад зориултын химийн бодисууд бол маш бага хувийг эзэлдэг. Энэ нийт химийн бодис уу Монгол улсын хэмжээд орж байгаа одоо жилд орж байгаа 200 эд мянган тонн химийн бодисын хувьд бол гаргаж байгаа тоо хэмжээ. За энэ 23 оныхыг гаргасан байгаль орчны яамд энэ сүүлийн үеийн мэдээлэл байгаа бах. За энэ дээр одоо химийн бодисын зөвшөөрөл авж байгаа тоо хэмжээ гэдэг энэ 2020 оноос 2023 оны мэдээллийг үзүүлсэн байна. Зөвшөөрөл авж байгаа бодисын тоо хэмжээ
Хуучин бол яг нь 300 мянгаас 400 хэдэн мянган тонн бодисын зөвшөөрөл жилд авдаг байсан. Тэгээд нөгөө тусгай зөвшөөрөл маань өөрөө 5 жилээр 3 жилээр ингээл янз янзаар олгодод болоод ирэнгүүт аж ахуй нэгжийн нөгөө байгаль орчин нөлөөлийн үнэлгээнд дээр тоо хэмжээг тэд дахин үржүүлэнгүүт ингээд зөвшөөрлийн тоо хэмжээ дэше өсөө явчихдаг. Химийн бодисын нэр төрлийн хувьд нэг 3,000 орчим төл нэргэлддэг. За улсын тэмдэгтийн хураамж гэж орон нутгийн төсөв жилд нэг 400-ээс 500 сая төгрөг хагас тэрбум орчим төгрөг төлөөд идэг. Уг нь энэ мөнгийг тодорхой хувийн эргээд химийн бодисын энэ менежментийг сайжруулах, аж ахуй нэгжийн сургалт үйл ажиллагаа явуулах энэ юм зарцуулмаар байдаг. Тэгээд яг үндсэндээ бол нөгөө нэг яамнаас болон улсын төсвөөс энэ химийн бодистой холбоотой үйл ажиллагаанд төсөв ерөөсөө тавигддаг нэг ийм зовлонтой асуудлууд байдаг. За гайлын мэдээлэл байна. Одоо энэ 200 гаруй мянган тонн химийн бодис импортлдог ийм болцсон явж байгаа. За энд аж ахуй нэгжийн улсын зөвшөөрөл авсан юм. Тэр 2023 оных нь бас одоо 21 оныхтой ч юм уу 22 оныхтой адилхан яачих даа шүү. Тэр нь 2000 нэг нь 36, нэг нь 26. Тэгээд 2025 онд 241 аж ахуй нэгж олго, 2026 онд одоогоор 50 орчим аж ахуй нэгж олго зөвшөөрөл авсан байж байгаа. За химийн бодисын импортын мэдээллийг энэ 23 оныхыг одоо Сүхбаатар онтоор үндсэн нөгөө нэг их химийн бодисууд орж ирж байгаа. Нийт химийн бодис 219 тонн, тэрнээс замун үдээр орж ирж байгаа нь 32 мянган орчим тонн, бичгтээ 57 тонн, алтан булгаа 5,000 хэд гээд ингээд иймэрхүү орж ирж байгаа. За тэгээд химийн бодис бордоо юугаар энэ яг ихчнээ хувийн эзэлж байгаа юм байдаг. Энэ тоо хэмжээний хувьд бол Монгол улсын хэрэглээний юмнууд бенефит нэг ийм өдөрт зургаар харуулахаар юм байж байгаа. За тэгээд энд маань нөгөө нэг уул уурхай яамнаас олгодог тесрхийн түүхэд хуучин байгаль орчны яам олгодог гэсэн аммоны нитрач одоо тесрхийн үндсэн түүхэд тэгээд уул уурхай яамд очсон байгаа. Пестицид хуучин байгаль орчны яамнаас олгодог байсан бол одоо хүнс хөдөө аж ахуй яамнаас олгодог болсон байж байгаа тийм. За энэ асуудлууд тийш очсон байж байгаа. Тэгэхээр энэ гайлаас гарч байгаа дүнгээр бүгд нэгдсэн дүнгээр явдаг. За энэ 2025 2026 оны 3 саяын тушаалд байж байгаа. За ингээд тоо хэмжээ юмнууд нь ингээд батлагдсан байж байгаа. За дээр нь энэ одоо Монгол улсад хөдөө аж ахуйд хэрэглэх юг инсектицид, гербицид, фунгицид, родонцид буюу нөгөө нэг пестицидүүдийн хооронд нь ангилж ялгаж өгдөг. Тэгээд ямар салбарт яаж ашиглах вэ гэдэг тоо хэмжээ баталдаг. Энийг бол зүгээр яг тухайн үед бид нар яамд байхад нэг 2000 тонноос бол дээш гаргадаг байсан. Яагаад тэгэхээр энэ пестицидыг одоо хүнсний ногоо болон хөрсөнд үлдэж байгаа тэр үлдэгдэл пестицидыг нарийн тодорхойлдог лаборатори Монгол улсын хэмжээнд маш цөөхөн хуучин мэргэжлийн хяналтын буюу одоо хабуулын лавлгаа лаборатори тодорхой хэмжээгээр хяналт хийдэг гэдэг боловч бүрийг хийж чаддаггүй. Дээр нь одоо гацуур тулгын бусад компани лабораториуд тэн дээр хийдэг гэсэн лабораторийн хүчин чадлыг бий болгосны дараа хэрэглээг жаахан нэмээ гэдэг байднаас тодорхой хэмжээгээр хязгаарлалтай байдаг гэсэн. Одоо тэгээд энэ 2025 он жишээлбэл 2300 энэ 2026 онд 2600 хүртэл харагдчихсан баг. Иймэрхүү байдлаар тоо хэмжээ бас нэлээд өсөд байгаа юм яаж байгаа. За энэ та бүхэн бас мэдж байгаа ингээд квот буюу тухайн жилийн тоо хэмжээ ингэж гарч ирдэг. За энэ хэрэглээ юм бол бордон дээр бол харьцангуй гайгүй байдаг баг. Хөдөө аж ахуйн яамны олгож байгаа пестицид дээр бол нэлээд хязгаарлалтай байдаг. За хууль эрх зүйн шинжилтийн хувьд бол одоо зөвшөөрлийн хуульд 2023 онд өөрчлөлт улсын тэмдэгтийн хураамжид өөрчлөлт нөгөө төрөний журам за энэ 26 оны ингээл тушаал засгийн газрын тогтоолууд үндэсний зөвлөлийн дүрм бүрэлдэхүүн эдгээр өөрчлөлт орсон. Одоо эдгээр нь хууль эрх зүйн шинжилтээр дахиад бүгд бас шинжлэх болоод байна тий. За тэгээд олон улсын гэрээ конвенцээр олон улсад мэдээлдэг бас юм бодисууд нөгөө Монгол улс тэр конвенцийн хүрхлээс үүргийнхаа хүрээнд бас дутагдaltaй байгаад байсан. Тэрийг бас энэ 2023-аас 25 онуудад бид нар бас тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулж тэр 28 бодисыг конвенцийн нарийн бичгийн даргын газар бүртгүүлж засгийн газрын тогтоолоор юм нэмэлт оруулсан юмнууд байж байгаа. Энэ бол хууль эрх зүйн үйл ажиллагаа. За аж ахуйн нэгжид хамааралтай энэ экспорт импорт журманд өөрчлөлт орсон асуудлууд энэ 25 оны саяны 113-т одоо энэ ягаанаар ичсэн юмнууд нь бол өөрчлөлт орсон. За дээр нь хуучин мэргэжлийн хяналтын байцаагч яаманд одоо шилжиж ирсэнтэй холбоотойгоор дүгнэлт гаргахгүй байсан асуудлууд одоо дүгнэлт гаргадаг. Байгаль орчны байцаагч дүгнэлт гаргана гэдэг. За энэ бол 2-1-ийн 4 гэдэг тэр түрүүний нөгөө энэ
зөвшөөрлөхгүй аж ахуйн нэгж байгууллага ингэнэ гэдгээр ийм хоёр янзын байна. За тэгэхээр энэ хоёрын нэгээр ч гэсэн бас байгаль орчны байцаагч дүгэлд гаргаж болно. Тэгэхээр нөгөө аж ахуйн нэгж байгууллага орон нутгийнхын аж ахуйн нэгж байгууллагууд орон нутгийнханд бас шаардлагатай багтаа энэ бол тусгай зөвшөөрөл авахд нэгдүгээр бичиг баримтаа авсан байх шаардлагатай гэдгийг бол та бүхэн хэлэх хэрэгтэй. Тэгээд хууль эрх зүйн хувьд ийм зөрөөтэй зохицуултууд юм байвал энийг нь яамд бас хандаад яамны холбогдох нөгөө эрхчлөлийн албан тушаалтанд хандж байгаад энэ хууль эрх зүйн бичиг баримтууд өөрчлөлт оруулж болно. За энэ дээр одоо гол бас нэг юмнууд мэдээллийн санд бүртгүүлэх ёстой гэдэг мэдээллийн сангийн асуудал энд яваад байгаа. За дээр нь энэ хэмээн бодисын тээвэрлэлтийн асуудал энэ экспортлох импортлох журманд орж ирсэн байж байгаа. Хуучин бол нөгөө нэг аймгийн орон юугаар дамжуул аймгийн орон онцгой байдлын газраас одоо мэдэгдээд тэр тухайн үйл ажиллагаа явуулж байгаа компани захирлаар маршрут дээр батлуулаад ингэж явдаг. Хэрвээ 2-3 аймаг цаашаа олон аймгаар дамжиж явах бол онцгой байдлын ерөнхий газарт мэдэгдэж хагаад эрх хүхээ тэр албан тушаалтнаараа батлуулсан маршрутаа хянуулаад тэгээд үйл ажиллагаа явуулж эхлэхдээ одоо бид нар тээвэрлэлтэд эхэллээ гэдэг энэ мэдээлэл тухайн төрийн байгууллагууд өгөөд ингэж явж болохоор байж байгаа. За энд нэг асуудал байгаад байгаа. Одоо энэ байгаль орчин нөлөөллийн үнэлгээ батлагдчихтай холбоотой аж ахуйн нэгж байгууллагуудаа их тоо хэмжээтэй нөгөө юугаа оруулж ирээд байдаг. Жилд 5,000 тонноос дээш хэмээн бодис ашиглах одоо импортлох зөвшөөрлөлттэй аж ахуйн нэгж байгууллагууд суурьшлийн бүсэд хэм бодисыг агуулгахыг байрлахгүй гэдэг юм шаардлагаас нийслэл болон энэ хуучин нөгөө үндэсний аюулгүй байдлын зөвлөл эднэрээс тэр нэг газын дэлгүүрлэлт эднэртэй холбоотой өгчөөсөн чиглэл мэглэлүүд байдаг баг. Энтэй холбоотой 4 журманд ийм нууд орсон байгаа. Тэгэхээр агуулгах савыг одоо энэ зах хязгаарын нөгөө нэг юунууд зах руугаа хотын захаас зах руугаа одоо агуулгах юм барьж байхгүй бол хот дотор байгаа агуулгууд эзэн нэгэн цагт одоо янз янзын шаардлага юуны дагуу нүүх асуудал болж магадгүй. Ялангуяа одоо нийслэлээс гарсан тэр 69-р захирал хэмжээний дагуу туул голын онцгой голын энгийн хамгаалтын бүсд хамаарч байгаа агуулгууд бол одоо хэмээн бодис ашиглаж болохгүй, үйлдвэрүүд нь хэмээн бодис ашиглаж болохгүй гэдэг ийм нууд тавиад байгаа. Тэгээ сая энэ одоо жил гаруй аж ахуйн нэгж байгууллагууд үнэлгээ тайлбар батлахгүй байжгаад бас хуучин явж байгаа үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг ямар ч гэсэн үйл ажиллагааг нь явуулъя. Цаашдаа шинээр эхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд тэр үнэлгээ тайлбарыг батлахгүй бай гэдэг ийм чиглэл одоо яамн дээр бариад байгаа юм байлээ. Тэгэхээр та бүхэн бас ажиллагаа явуулах ялангуяа эхэлж байгаа шинэ төслийн үед энэ дээр анхаарахгүй болохгүй шүү гэдэг байна. За энэ яамнаас мэдэгдэл гэж болгож байгаа. Яг хууль заасан мэдэгдэл гэж юм уу байхгүй. Гэхдээ зөвшөөрөл болон мэдэгдлийн тухай хууль гэж гарах гэж байгаа холбоотойгоор зарим нэгэн одоо энэ хэмээн бодисыг экспортлох импортлох журманд одоо 2-1, 2-2-1, 2-2-4 гэдэг юм энэ залтууд арж байгаа бодисыг импортлоход мэдэгдэл өгөөд хялгайлаар оруулж байгаа юм асуудал байгаа. Энийг ингээл олон бус толгойд байгууллагууд тавьж байгаа. За энэ залтуудыг та бүхэн ерөнхийдөө мэдж байгаа. Хуучин бол энэ 2-1-4 залт байж байгаа. Одоо 2-2-4 болсон байгаа. Энэ залт 2-2-1 2-2 болсон байгаа. Энэ залтуудад зарим нэгэн одоо улаанаар бичсэн одоо энэ юмнууд бол яаж байгаа өөрчлөгдсөн байж байгаа. Одоо жишээлбэл хуучин 10 кг байсан бол 25 кг болж байгаа. Барилгын энэ хэрэгэлдэг стандарт шаардлага хангасан ингээл хаяг шашиглооц үхээ гэдэг энэ үйлдвэрүүд нь найруулгын хувьд өөрчлөгдсөн. Зарим нэгэн одоо нөгөө гаднаас оруулж ирж байгаа тэр нөгөө савлгаа хэрэгцээ шаардлага юмнуудын юмнууд өөр байж байгаа. Дээр нь энэ бетон зурмгийн бэлтгэлүүд нөгөө чанар сайжруулдаг бэлтгэлүүд маань тусгай зөвшөөрөл болсон ба гол нь байгаль орчин нөлөөллийн үнэлгээ босч зөвшөөрлөмтүүд аваад явна. За дээр нь нөгөө жижиглэн борлуулах зорилттой ингээд янз янзын уусгагч мусгагч нөгөө принтерийн хормоос болоод бүгд л нөгөө хэмээн нэгдлүүд байдаг. Эдгээр юмнууд өөрөссөн байгаа. За энэ юмнууд бол нэмэгдсэн. Дээр нь дараагийнх нь эдгээр ингээ байж байгаа. Одоо энэ гар хариуцагч 70%-ийн доош ахуй хэрэглээнийх бол жишээлбэл зөвшөөрлгүй. Ахуй хэрэглээнээс одоо хэрэглэгдэггүй 70%-оос дээш этил спирт агуулгатай бол эрүүл мэндийн яамны 3 сайтын тушаалд ороод бас тэрэнд чагсаалтанд бүртгүүлээд ингэж явагдаж болт юм уу. Тэгээд арьс ширний нөгөө нэг гадаргуу идэвхтэй зүй шингэн савнууд нар бол бас тусгай зөвшөөрөл болцсон байж байгаа. За ийм юмнууд бол ингээд хууль эрх зүйн өөрчлөлтөөр нэмэгдэж явж байгаа. Дээр нь нөгөө зас мус сайлуулдаг одоо энэ техникийн давсууд бас тусгай зөвшөөрөл болсон байгаа. За ийм юмнууд байна. За
одоо яг аж ахуйн нэгж байгууллагууд хамаарахтай холбоотой нэг юм 2-3 юу гадаг. Энэ иргэн аж ахуйн нэгж байгууллага ашигласан химийн бодисоо зарцуулалтыг 11 сарын 15-ны дотор сум дүүргийнхаа засаг даргын 5 газар өгдөө шүү. Энд болохоор аж ахуйн нэгж байгууллагууд бас хуучин бас алдаг оног өгөөж яваад байдаг байсан. Дээр нь энийг бас сайн мэдхгүйс болоод хоцорчдөг. Одоо яамд эрэхтэй ч гэсэн нэг сартаа багтааж яам төрүүлэх юм маань одоо 2 сар 3 сар март өгöd байдаг. Одоо энэ маань зөрчлийн хуулиар бол байнга нэг юм торгуултаа дээр нь энийг хариуцж байгаа төрийн албан агч хүртэл өөрөө аж ахуйн нэгжээс энийг шаардаж бэлтгийг аваагүйхаа өрөөнд бас ингээд торгуул төлдөг ийм юмнууд байж байгаа. Тэгэхээр одоогоор цаасаар өгж байгаа албан бичгээр хандаад ямд өгж байгаа энэ зөвшөөрлийн бичиг баримт юмнуудыг бол та бүхэн бас энэ дээр нэг аж ахуйн нэгж байгууллагуудынхаа нэг зарцуулалтын юмнуудаа хянаад энэ холбогдох хууль эрх зүйн бичиг баримтыг өгөөж явахгүй бол торгуул одоо бусад санкцанд унцдаг ийм асуудлууд байж байгаа шүү. Энийг бас анхаарч байгаарай. За дээр нэг химийн хордол сэжиг өхөө цэнхэр савгал телевизээр доор хүртэл яриад байдаг шүү дээ. Манайх өөрөө ингээд одоо энэ хорд хавдраар онцлуулаад нас барж байгаа хүний тоо дэлхийн одоо 100 мянган хүнд яаж байгаа дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар энэ хавдрын асуудлаар бас хэдийгээр хүн ам цөөтэй ч гэсэн айгүй тийм өндөрт ороод байдаг. Эдгээр дээр нь одоо энэ ямар эд эрхтнүүд яаж байгаа нөхөр илэг болон одоо тэр хөхний хавдар ходоодны хорт хавдар эдгээр бол өндөр байгаа. Энэ маань өөрөө бас эднэрт нэг дам нөлөөлж байгаа нэг шалтгаан химийн хортол аюултай үтсийн сав баглаа бодлыг бид нар ундны ус зөөвөрлөх болон хөдөө орон нутагт нөгөө сүү цагаан эдтэй юм зөөвөрлөхөд бас ашиглаад байдаг байж магадгүй гэж байгаа. Хөдөө орон нутагт одоо ч зарим газар энийг ашиглах юм хийгээл одоо хэм бүтцийн сав юм уу тэр нөгөө барилгын материалын сав юм уу тос нөгөө урамлын тосны сав ч юм уу тэр мэддэхгүй юм санууд ашиглаад байж лээ. Тэгэхээр энэтэй холбоотой ер нь энэ химийн бодисын сав баглаа бодлыг хууль дүрм журам заасны дагуу оны эцэст одоо импортлсон байгууллага импортлсон болон үйлдвэрлэсэн байгууллага нь тэрийг хариуцаж яг тоо хэмжээгээр наваад устгуулж явах шаардлагатай. Энэний зохицуулалт нь энэ 2018 онд орсон байгаль орчин аялал жуулчлалын сангийн сайдын тушаал байж байгаа. Энэ тушаалын дагуу үйлс хог хаягдлыг үйлдвэрлэх импортлогч нь хариуцж устгуулна гэдэг. Хэрвээ ашиглагч аж ахуйн нэгж байгууллага бол та нарт ханган нийлүүлэлтээр нөгөө худалдсан аж ахуйн нэгж байгууллагад хэм бодисоо сав баглаа бодлыг эргээд оны эцэст ашиглаж дуусны дараа хоосон сав баглаа бодлыг хүлээлгэж өгөх хэрэгтэй. Нөгөө аж ахуйн нэгж байгууллага тэр сав баглаа бодлыг аваад устгадаг аж ахуйн нэгж байгууллагууд өгч явах хэрэгтэй. За энэний одоо жагсаалт нь байж байгаа. Энэ дээр одоо юмд хамаарч байгаа энэ хим бодистой холбоотой хуулинд дээр энэ хунцар сав суулга одоо нэг гэмлээд байдیں۔ Одоо хөдөө орон нутгийн хим бодисын айл болгоны гадаа байж байгаа хим бодисын сав баглаа багсангууд өсийн тосны самав гэдэг ийм шар самнууд одоо усмус гэдэг болсон. Ийм асуудал харагдаад байлаа. Энэ нүг нь энэ дөрвөн журмаар бүгд устгуулж явж явах ёстой. За энэ асуудлууд бас байна. За дээр нь энэ зөрчлийн хууль болон эрүүгийн хуулиар аж ахуйн нэгж байгууллагууд хуулиа биелүүлээгүй хууль дүрм журмын юм явал ингээд одоо дандаа торгуулах зарим нь бүр ингээд хэл гайлаар хууль бусаар хэмээн бодис тусгай зөвшөөрлөгөөр оруулж ирэх юм бол эрүүгийн хариуцлага хүрээнд бараг 20 ч юм юутай байж чаддаг. Энэ зөрчлийн хуульд байгаа энэ заалт эрүүгийн хуульд байгаа энэ заалт эднэрийг тав хүн бас сайн үзэж харахгүй бол одоо ч нөгөө бүх юм ингээд торгуул юмар яадаг. Бид нар нөгөө үйл ажиллагаа юмнуудаа яг хууль дүрм журмын дагуу бол эргээд хууль эрх зүйн санкц юмд орчоод байдаг. Нөгөө тэгээд зөрчил гаргасантайгаа холбоотой дахин давтан үлдэж явах юм бол нөгөө зөвшөөрлийн хууль болон хэмээн хордуулаа ээлтэй үдсэд тухай хууль заасны дагуу аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг төдгөлзүүлэх улмаар нөгөө зөвшөөрлийн цуцлах ийм асуудлууд гарч ирэх гэдэг. Тийм учраас үйл ажиллагаа явуулж байхдаа та бүхэн дээр бас анхаарч яваарай. За эрүүгийн хуульд бол голчлон нөгөө нэг тусгай зөвшөөрлгүйгээр нууцаар санаатаар хууль усаар хэмээн бодис нэвтрүүлэг ашиглах тэгээ байгаль орчинд учруулсан хохирол юмнууд нь байж байгаа. Энэ нь болохоор одоо
хууль эрх зүйн хувьд эрүүгийн хэрэг хариуцлага хүлээх юм санкцд орчих юм бол нөгөө торгуулийн хэмжээч өндөр байгаа, хүлээх тэр нөгөө ял хариуцлага нь ч өндөр байж байгаа. Иймэрхүү одоо нөгөө нэг зулт хэм бодистой холбоотой юм зүйл зал. Хэм бодисын бүртгэл мэдээллийн систем гэж нэг юм уг нь яам дээр хийгдэж явж байсан. Энэ маань одоо ашиглалтанд орохгүй л байгаа. Тэгээд дээр нь энэ нөгөө зөвшөөрөл олгодог систем, улсаас барьж байгаа тэр нэгдсэн системүүд бас өөр байгаа. Тэгээд зөвхөн нөгөө хэм бодисын мэдээллийн систем болчих гээд буучин бол энэ нөгөө нэг зөвшөөрлөөч олгодог аж ахуйн нэгж байгууллага хэм бодисоо ч энд бүртгүүлдэг, бүртгүүлсэн хэм бодисоос шууд тайлаар татаж зөвшөөрөл олгодог болоё гэдэг ийм байдлаар авцсан байсан. Энэ систем маань одоо яамн дээрээс арай ашиглалтанд ороогүй л байгаа юм байна. Энэ уг нь ингээд вебсайтын хувьд бол бас бүрдсэн. Энэ маань өөрөө нөгөө холбогдлын аж ахуйн жуулууд шаардлагатай мэдээллүүд олон улсын тэр гэрээ конвенц болон яам дээр үйл ажиллагааны мэдээллүүд бас байх юм. Дээр нь өөрөө энэ хар утасны аппликейшнтэй байх юм нууд байж байгаа. Тэгээд энэ бас бүрэн ашиглалтанд ороогүй интерактив компани бас энэ дээр тодорхой юмнууд хийгээд тэр хууль эрх зүйн орчин өөрчлөлтөөс болоод энэ нөгөө нэг юунууд програмын хөгжүүлэлтүүд нь бас янз болоод байт юм шиг байна. За энэ хэмээ хордуулаа аюултай үтсэн үндэсний зөвлөлийн ажлын алба гэж гуйж яамн дээр байдаг байсан. Энэ уг нь бас тодорхой хэмжээгээр айгүй хэрэгтэй. Одоо бол яг тэр хэмээн зөвлөл гэдэг мэрэгжлийн зөвлөл гэж байгуулгаад зөвшөөрөл олох болон энэ бусад үйл ажиллагааны тэр зөвлөлөөр дамжуулж явъя. Бага орчны сайтын тэр тушаал гардаг юмнуудыг бас тодорхой хэмжээгээр одоо багасгахыг гэдэг юм яригддаг юм билээ. Тэгэхээр тэр ажлын алба хэрвээ байх юм бол энэ тодорхой хэмжээгээр энэ хэм бодисын салбар дундын зохицуулалтыг хийж хагаад боломжтой байдаг. Дээр нь нэг нэр томьёоны хувьд энэ одоо судалгаа шинжилгээний байгууллагууд шинжилгээ ухааны академийн химийн хүрээлэн Монгол Улсын их сургууль 2-ын нэг нэр томьёоны химийн ном гаргасан байх шиг үлээ. Энийгээр яг барьж одоо аж ахуйн нэгжүүд дээр санал хэлцүүлэг явуулж хагаад бүртгэлийг нэг л нэрээр хийхгүй бол нөгөө нэг бодис юм олон байдлаар нэрлэгдэх асуудал гараад байдаг. Одоо наатрын шүлт дээр ярьдаг шүү дээ. Каустик сод, эдемхий натрийн гидроксид гэж бүгдээр ингээ харахаар одоо хэмж хүнд нэг л бодис байгаа гэдэг. Тэгтээ олон нэртэй. Иймэрхүү асуудлуудыг одоо бас зэгцлээд дээр нь мэдээллийн захим системийн имийг одоо зэгцлээж явахгүй энэ асуудлууд маань бас нэлээд төвөгтэй байдаг. За ингээд нэлээд та бүхнийг чилэг шиг боллоо, удаан ярьчлаа. Тэгээд та бүхэн бас энэ дээр анхаарч одоо хандах юмнуудыг бас өөрсдөө тусгаж авах юмнуудаа аваараа. Тэгээд хэрэгцээ шаардлагатай асуудал бол манай судалгаа шинжилгээний төв мөнхнөөс асуугаарай заа. Тийм ясаа. Юу яачих байханд нийтэд яг хандсан байдлаар асуухаар байна уу? Би одоо нөгөө юу тавьсны дараа түр надаас шууд суучих юм. Тэгэхгүй нөгөө цаг нь явчихад хахын дараагийн илтгэгч нь яагаад байх шиг. Тэгээд нөгөө цаг гэдэг. Тэхүү. За тэгээд. За тэгвэл ингээд дуусгачих.